Хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ хотынхоо соёлд замын хөдөлгөөнөө дүрмээ баримтлан гэрлэн дохио тэмдэг тэмдэглэгээтэй танилццгаая. Гэрлэн дохио замын тэмдэг тэмдэглэгээ бидний амьдралд ямар хэрэгтэй болохыг анхааралтай сайн үзээд дараа нь багштайгаа бүгдээрээ ярилццгаая. Сан бацгааны хүүхдүүдээ гэрлэн дохио ах нь мэдчилж байна. Замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Өргөн замын уулзвар дээр өнгийн гэрэл осч байна. Улаан шар могоон гэрэл уулзвар бүр дээр анивчж байна. Улаан гэрэл аслаа шүү. Ухарч хойшоо зогсоорой. Ногоон гэрэл аслаа. Цагаан гарцаар гараарай. Шар гэрлэн дохиогоор машинууд сааруулж хурдаа хасаж байна. Уран хөөрхөн гэрлэнээс ногоон өнгийг тогтоогоорой. Өргөн шулуун зам дээрээс цагаан гарцаар гараарай. Хүүхдүүдээ замын хөдөлгөөнд соёлдоо оролцсон 2 хүүтэй бүгдээрээ баяр хүргэе. Багшаа, улаан гэрэл зогс, шар гэрлээр анхаарна, ногоон гэрлээр явж болно гэдгийг би ойлголоо. Хүүхдүүдээ замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Ягуун хүний гарцаар баруун зүүн тал руугаа сайн харж машин ойр байхгүй бол яваарай. Машин ойр ирж байвал түүнийг заавал өнгөрсний дараа явж байгаарай. Нөхөн гарц гэсэн тэмдэг байвал нөхөн гарцтай замаар зам хөндлөн гарч байгаарай хүүхдүүдээ. Зам дээр замын ойролцоо тоглож хизээж болохгүй шүү хүүхдүүдээ. Заавал ягуун хүний замаар явж байгаарай. Хүүхэд анхааруулах тэмдэг. Ягуун хүний гарц мэдээлэх тэмдэг. Ягуун хүний гарц анхааруулах тэмдэг. Автобусны зогсоол. Хүүхдүүдээ замын хөдөлгөөнд соёлтой оролцгоё.